Тэрээс хараагүй лөө. Тэрний цай таасан нэг. Тэрийн шавар. Сав 2 төрлийн сав тэр хөднийх юм шиг байна. Яа. За энэ нь цаасан гэж ороод саунд ороод дахиж иш ороод саунд ороод иш ороод. Хай. Эй хаа. Мөнөө. Тав өдөр баг тийм үү? Ой нэр цэгтхай машины сэйлж. Би тэр аминаг имэдэн үлдээчээд шаварт авах гэж явж байна. Давхар шавартаа орсныхаа дараа барай хийдэм байлээ. Тэгээ өчтөр гасаатын өндөд бүр хамаг би улаас үлдээ тоолсон юм. Анте энэ нь яач гэж төлөгдөв юм байна. Тас төрөхгүй бол тий. Миний энэ хоёр мөр илэр. Үсэс яг наран дутан байсан ч амар Тэ шав. Аваад үхээд исэн нарандаас. Чи юу сайн гэсэн. Би бол нэг төрхөөгүй. Яг би юу ч юм бүтүү баймаар юм байна. Нэгэн цав зүмсөд бүтүү байхад. Өнд нэг шаварт орчоод, барайд орчоод. Тэгээд энэ өнгөт баха. Тэгээ орой хүүс ч юм уу жим орё гэж. Бараг ирж чинь 20 минут алхаад ирдэг. Уул нь ойрхон газар сонгосон. Миний гой брэм. Энэ Вьетнамын чи 50 татах хууль байдаг болохоор хүмүүс эсэн дотроо замын хууль аахгүй. тэр жоохон муухай юмаад хаас айгу хөсөн газар 50 татаад яваад идэг жоохон. Хөдөөш манаа. Тий. Далайн ирэг дээрээс жагаад хайж байдаг жоохон муухай. Тэр накрангын ингэж маасоо. Тий, өөрөөс газар гайгүй юм аа тий. Букогийн төлөөр гайгүй. За энэ бол энэний саунд спот болно. За ороод ирлээ. Түлхсэн арсын массаж тустай байдаг юм тий. Тийм массажинд орчих юм байна. Алаагаар массаж. Ер нь бас нөгөө массажтай юм байна л да. Тийм юм. Үнэн нь бол адилхан. Юутай зэмтэй тий гоё. Бай цалиныг нь харъя. Эстэй хүн бахтай юм шиг үү тий? Тий. Өөч үнэтэй юм шүү. Калина спа. Тэгээ хөлийн массаж нэхэд 480 гээд. Нараа энэ дээр ихтэй байхгүй юм биш. Бараг нэг их юм. Оо. Ичих юм лаа. Далаад орчоод наран хэлмээргүй юмшиг бүр санагдсан. Далаад орчоод шууд төсөөд ирэх хэрэгтэй юм шүү. Күстэй. Ер нь наранд хөвтчихлээ аваад чинь тодорхой хэмжээнд төлөх юм уу? Тэр хүмүүсгээ яаж хөвтөд байгаа юм. Тэгвэл ер нь систем бүр дадлаа гэдэг систем юм. Бангийн төрхийлэх юм шүү. Тэгээд ингээд өөр цамцтай суусаар инсгайг байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Чи яг доогоор шал дээгүүр шээ юмцтэй. Би л доогоор юмцсэн болохоор тэгээ маргааш дөрүлээ бид дөрөв моол орж байгаа дэлгүүр ирсэн. Энэ хэд гайгүй моол юу вэ? Энэ хажуу талбар дээр бас нэг том биш юм лээ. Маал тэгэхээр жоохон үнэтэй юм шиг л шүү. Тийм үү? Хамаагүй тийм. Тийм тэгэл. Я бар буулгаад хэрэлдэг байна. Ой, яахгүй юм шиг. Буухгүй юм шиг шүү дээ. Тэр нэг бүр захарахгүй юм болоод яваа. Чуу хэлтэй тий. Эстэй.
Совцол хэлээд ороод ирлээ. Ийм юу гэх юм уу? Усны шавны хувцах юм уу? Ийм хувцах юм байна. Шүршүр байна. Тэдрийн нэгэнд орох юмс байна. Шавтай хамт орчих болно. Тэгээд энэ маань нэг цаг гаруй үргэлжлээд тэгээд массажинд авах юм байна. Яг басаад ямар ч хэрэгтэй. Тэрээс хараагүй л үү? Тэгээд цай таасан нэг юм. Битэрийн шавар. Тэгээд энд орох юм байна. Тэр цаав хоёр төрлийн цаав. Тэр хөлнийх юм шиг байна. Хөлний массаж гэсэн тэр. За орох уу? Яа. За мэдээж надад фото юу 여기서 건데. 이거 너로 둘치도 못하는 게 나왔어. 비내시 넣었나 이거 어이. 가까워 둘치도 못했어. A few moments later. 사원 бол яг саун шиг халуун байна. Тэгтээ гоё юм. Ойр цаан дараагүй. Наа ч ус цацдаг байхгүй энэ юуруугаа. Улам халуун болоо. Өөрийн нэг юм. Тий, өөр нэг. Хийж чуу. Саунд ороод, хоёр саунд ороод, хүд усанд орчоод. Ийм усанд орчоод. Чулуу бах ээ. Энд гисгдэм шүү арай. Сэтгэл ядаргаа талж байна. Байна гоё. Сэргэлж байгаа шүү. Амар гоё сэргэлж байна. Хоёр саунд ороод, хүд шүршүрт ороод гараад ихэ гоё. 2-3 удаа орлоо тий. Ингээд ээлжтэй хүд шүршүр саунд хүдний хүдний массаж маягийн халуун юм байна. Яаж вэ? За энэ нь цай орсон гэж ороод саунд ороод дахиж иш ороод саунд ороод иш ороод иш орстой. Тэгээд иш орсон. Одоо иш ороод water jet массаж гинэ. Тэгээд пул. Тэгээд Нүгээр пул байна. Харин энэ одоо 자. 우와. 아주
Энэ ямар. Хийж ирэх гэдэг. Хийж ирэх. За массаж. A few moments later. За дуслаа. Яг гоё л энэ тий. Жохон боллаа. Фүлээ юм гэдэг секонд шиг юм уу? Комбон авчаад сэргэлтээ. Би ч нэлээд уурлаа. Ингээ хамтдаа орчих юм бас гоё. Тийм гоо шарын төгч юм. Надад юм бас дур цохиод байгаа шүү. Ийм халаатай л гоё юм нахаа. Манайхаа. And хата гоё байна, нар гарч байна. I remember the summer by the lake, and knowing that my life it would never be the same. And I remember the sweetest friends I had, and walking down that long dirt path that never seemed to end.